Өнөөдөр бидний нэгнээс сонсох чин хүсэл үзэл бодлоо нэгтгэх гэсэн энэ чин хүсэл бол бидний энэ сумын маань гэрэлтэй ирээдүй гэж би харж байна. Тэгээд би та бүхнээс нэг зүйлийг асуу. Энэ цаг ирлээ гэдэг лекцэнд 6 хоногийн хугацаатай зарлал төгсөн ба та бүхэн энэ чинээс юуг олж гарсан бэ? Хэрвээ боломжтой надад бас санаа оноо хэлээч гэж би бодчих. Та бүхэн яг цаг ирлээ гэдэг лекцнээс юу уншиж ирсэн, юу хүлээж ирсэн бэ? Хэлэхгүй байна. За, тэгэхээр энэ юу? Өнөөдөр би энэ цаг ирлээ гэдэг лекцийг уншихдаа маш их тунгаан бодсны эзэндэр. Өнөөдөр өвөл болох гэдэг юм уу? Өвөл болчоод дулаан хувцас өмс гэдэг юм уу? Бид сайхан амьдрах цаг хугацаанд ирчээд байгаа юм уу? Эсвэл ууган баяр гэдэг залуу одоо төр засаглуу тийм ээ? Нам төрлөө орох гээд байгаа юм уу? Хүн юу ч гэж харж болно шүү дээ. Энэ өөр үндэсний үзэл бодлууд бол үнэхээр гайхамшигтай. Энэ үзэл бодлуудын нийлбэр дээр өнөөгийн нэг боршдог. Тэгвэл миний энэ итгэл нэрний маань тайлбар бол гурван санаан дээр зангидагдана гэдгийг би хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт нь бид нар ямар нэгэн зүйл санаа зовхон болох цаг ирсэн юм байна гэж. Хоёрдугаар санаа бол эргэн бүр лидерлэх тийм цаг ирсэн юм байна гэж. Гуравдугаар санаа бид дэндүү жаргалтай амьдарч байна. Ухаж таних цаг ирсэн гэж. Ийм гурван санаан дээр миний өнөөдрийн итгэлийн агуулга зангидагдах юм байна. Тэгээд би лекцээ эхлэхийн өмнө бас элхэг урлагийн ач холбогдол одоо элхэг урлагт хөл тавьсан түүхээсээ товчхон дурдаад цаашаа явъя гэж бодож болгоосон. Өнөөдөр 2006 оны хавар би зэрэгээс халагдаж ирээд жолооны курст суугаад төгсөөд удаагүй байсан. Тэр жил ээж маань ардын боловсролын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдгийг аваад Дархан уул аймгийн залуучууд театрын уран бүтээлч манай хажуудлын зааланд тухайн баярыг нэжгэр сайн тэмдэглэж өнгөрүүлсэн. Тэгээд энэ баярын дараагаар би тухайн уран бүтээлчлийг Дархан руу өргөж өчгөө орхолгоо буцаж явахдаа энэ нэг зүйлийг тодтоход хүүхдийн гинэн цагаан сэтгэл бол дандаа сайхан хөнгөлдөг юм байлаа гэдгийг би бүр батлан хэлхийг хүсэж байна. Би Дархан уул аймгаас шинэ төгссөн жолооч байсан. Дархан уул аймгаас гараад наашаа явж байхдаа постэр гарахтаа шөнийн 3 цагт намайг цагдаа зогсоочихгүй, зогсоогоо торгочихгүй гэж бодож бүсээн зүсэн. Тэгээд тэр бүснийхээ ачаар ер нь бол би амьд гарсан. Тэгээд би наашаа орхонлогоо явж байгаад нэг 20 км яваад аимшигт аваарт ирсэн. Тухайн үеийн Марк 90 гэдэг машин, Марк 2 гэдэг Марк 2 гэдэг машинаар явж байгаа байсан. Машин бол ингэж унаагүй, яг урагшаага 3 гэж унсан. Тухайн тэр аимшигт аваараас амьд хүн гарсан гэхэд хүмүүс итгэхгүй байсан. Хамгийн дотны хүмүүс миний яг дэргэд байсан хүмүүс тухайн газар дээрээс нь харсан учраас ойлгож ирсэн, харж ирсэн. Тэгээ би эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хамгийн ингээд унчаад би бүсээ дараад цонхороо ингэж гарч ирэхдээ би чигээ бодоогүй. Би хэн нэгэн өөр юмны тухай бодоогүй. Эсвэл би бодоогүй надад шууд сум шиг орж ирсэн. Ууган баярт энэ нийгэмд нэг хийлгэх юм байгаа юм байна. Ийм бодол миний толгойд шууд орчихсон. Тэгээд би тухайн 2006 оноос эхлээд өнөөдрийг хүртэл 10 жил яг тэр хүсэл мөрөд орж ирсэн бодлоо сэтгэл зүрхэндээ тэгээд маш их хугацааг би юу хийх ёстой вэ гэж ирж хайж өнгөрөв. Хичээлжсэн. Тэгээд явж эцэст нь би ер нь бол цаг хугацаа үүнд орсон энэ цаг үед хүн бүхэн ажиллаа хийгээд завгүй. Би альва олон талын нэг судлалын шинжилгээг хайр хэрэгтэй мэдээллүүдийг маш богино хугацаагаар хүмүүст хэлж өгье л гэж бодсон. Энэ бол миний одоо нийгэмдээ энэ амьдарч байгаа орчиндөө хувь нэмрээ оруулах тийм боломж юм байна гэж хэлсэн. Ийм тул бол би энэ ухаарлыг хүмүүс түгээхийн тулд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл юу юм бэ гэж бодож чадсан учраас би элхэг урлаг руу орсон. Элхэг урлаг бол гайхамшигтай том хүч. Элхэг урлагийг зөвхөн даргаад тэ зөвхөн одоо юу гэдэг улс төрч зөвхөн тийм сургуулийн захирал хэн нэгэн тийм ярианы хүнд
байдаг чадвар гэж ойлгож байна. Илтгэх урлаг бол өөрийгөө зөв илэрхийлэх үзэл бодлоо бусдад нээлттэй зөв ойлгомжтойгоор хэлж чадах урлаг гэж би ойлгодог. Ингээд би илтгэх урлаг төлд байсан. Илтгэх урлагийн ач холбогдлын талаар нэг зүйлийг дурдах. Одоо би үзэл бодлоо илэрхийлсээр байгаад одоо би далаад гарах чинь гэж бодъё л та. Далаад гарах чинь миний үзэл бодлоо илэрхийлсэнийг харж ирсэн нийт олон хүмүүс надтай үзэл санаа нэг хүмүүс миний завьсан. Ингэснээр далаа дээр гараад бид нэг амжилтын төлөө яв. Чимээгүй байж гад 10 хүн суугаад далаа дээр гарч өөр зүг рүү явах гэж байгаа хоорондоо тэмцэл болоод хэн ч амжилтгүй. За албан байгууллага дотроо те ер нь бол юмыг нөгөө нэг юу хэлэх нь бол биш яаж хэлэх нь бол гэж. Тухайн байгууллага дотроо бүх эв эвийг сахихад одоо үүрэг оролцоог оруулдаг зүгээр нэг албан хаагч. Энэнд илтгэх урлаг илэрхийлэх урлаг хэрэгтэй гэж. Ийм учраас илтгэх урлаг асар том нөлөөтэй гэдгийг энд хэлье гэж бодож. Тийм учраас би илтгэх урлаг хайртай болж энэ талаар энэ урлагаар хичээлдэг юм аа гэдгийг бас энд хэлэх хүсэж байна. За тэгээд лекцийнхаа нэгдүгээр санаалуу бид бүхэн шаналгаан болох цаг ирсэн гэдэг нэгдүгээр санаалуу орой гэж бодож байна. Шаналгаа гэдэг бол ерөнхийдөө Монгол хэлний тайлбарлалтаас гарч ирсэн чинь сэтгэл удаан хугацаагаар зовхыг хэлдэг юм билээ шүү дээ. Шанал нь ингээд зовно, шаналгаа урт удаан байх. Тэгээ би бодож байгаа монголчууд бидэнд ер нь хөр төрлөختөнд тэр дундаа монголчууд бидэнд одоо ямар их олон зүйлийг яасан гэх гайхамшигтай дундаршгүй юм байдлаар өгсөн юм гэж бодож байна. Тэ? Жишээ нь одоо баялаг, уудаг, мутаг одоо тусгаар тогтмол юу гэдэг тэгэл бүтээлч зоригтой гэдэг ингээд бүх юмнуудыг өгсөн. Нөгөө талаас нь бас харж үзье. Бид нэр өөр омог те одоо болж утгүй юм хийх юу гэдэг. Бүр ханга энэ явсараа байгаад нөгөө би гэх үзлийг хүртэл бидэнд тийм донторшгүйгээр өгч гисэн. Өнөөдөр бид нар авах гээхийн ухаанаар хандаж чадахгүй бол энэ мэдээллийн 900 одоо цаг үеэр мэдрээгүй асуудал байна гэж. Өнөөдөр Монгол 65-ны үзэл бол бүр утгаар улсын дотроо намууд нь хоорондоо бүр нам дотроо фракц дотроо лидерүүд нь сум аймагуд нь сум дотроо одоо бүр юу гэдэг те хамаатны саднууд хүртэл дотроо ингээд хатаархлын бараас өдөртэй амьдарч байна. Бид ингээд ийм аар сайхан зүйлтэй тэмцэлтэй байгаа мó нэг нэгнийгээ татаж хангаалаад ингэж явсараа байт найзуудаа дэлхийд юу болоод байна. Өнөөдөр дэлхийн хүндрэлтэн юу хийж авах гээд байна. Би өнөөдөр нэг гишүүний илтгэлээс ч татахыг хүсэж байна. Дэлхийд 4,000 зочид буудалтай сүлжээ зочид буудал хөрөнгө нь 13.8 тэрбумаар үнэлэгдсэн. Тэгсэн яасан гэж бидний утсан дээр байждаг зочид буудал руу явахдаа захиалга өгдөг аппликейшн залуучуудын зохиосон $25,000 үнэлэгдсэн. Дэлхийд нэрээр гаргасан General Motors, Ford, Honda тэдний хөрөнгөнөөс зүгээр бидний утсанд байдаг аппликейшн дээр ямар ч таксины үйлчилгээ үзүүлдэг компани даруй 68 тэрбум төгрөгөөр даваад гарч ирсэн. Юу болоод байна? Өнөөдөр бид нөгөө нэг бизнес эхлэхийн тулд ямар нэг юм хийхэд бол танил тал хөрөнгө тийм юмнууд хэрэгтэй гэж бодсоор байх хэрэгтэй. Ямар нийгэм рүү бид шилжиж ороод байгаа юм бэ? Энэ зүйлийн талаар залуучууд бид бүхэн ер нь нийт болоод би одоо ухаж таниасаа гэж маш их хүсдэг. Тэгээд эдгээр зүйлсийг хийгээд байгаа юм бэ гэдгийг бид нар бас нэг ярилцъя те. Ирээдүйн мэдэрсэн одоо ирээдүйд энэ бол чухал хэрэг болно гэсэн энэ өнөөгийн энэ өөдрөлт байдлаас залхсан 25-30 насны жирийн залуучууд энийг хийсэн. Хүн бүхний жишээ авдаг 1 2 нөө Стив Джобс, Билл Гейтс эдгээр хүн төрөлхтний энэ түүхийн гууцыг үсрэлтэйгээр ингэж дэвшүүлж байгаа.
Тэгэхдээ энэ залуучуудыг та бүхэн бас бодох хэрэгтэй. Сургуулийнхаа төлбөрийг төлж чадахгүйгээс болоод сургуульдаа сурч чадаагүй. Маш олон ажилд очоод ажлын нэв дүүгүйгээд ажилласаа хадагдсан. Ажиллах саналаас татгалцсан гараа авч ирсэн. Эднэр ганцаар зөвлөсөн. Үнэхээр ирээдүйн мэдэрч чадсан, тууштай байсан, хариуцлагатай байсан, хийгээд зориулсан, эцсийн үзэж чадсан. Бид тэгвэл өнөөдөр хийж чадах юм уу? Бид яатсан хүмүүс юм? Бидний потенциал байгаа мó? Боломж байгаа мó? Судалгаагаар дэлхийн потенциал өндөр 3 үндэсний нэг нь Монгол гэж зарласан. Өнөөдөр бид нэр өвчин зовлон бизнес бэрхшээл асуудлыг дэлхийн иргэдтэй бид нэр онлайнаар холбогдож зөв гарцаа ирж хайхтай боломжтой болсон. Ийм л цаг үед амьдарч байгаагаа те ийм л нөхцөл байдал бид нар өнөөдөр оршин байгаагийнхаа хувьд ямар нэгэн зүйлд шаналхаан байх цаг бол аль хэдийн ирсэн байна гэдгийг би нэгдүгээр санаагаар ойлгох хүсэж байна. За тэгээд миний дараагийн санаа бол иргэн бүр лидерлэх цаг нь ирсэн байна гэж. Өнөөдөр би лидер гэдэг үгийг сумын дарга юм уу, намын дарга юм уу, засгийн газрын тэргүүн юм уу, ямар нэгэн удирдлагатай холбоотой битгий бодоосоо гэсний үндсэн дээр энд хүрэлцэн ирсэн. Өнөөдөр лидерлэх мандат гэж юу байдаг юм бэ гэдгийг хуваалцах бол би энд ирсэн. Нэг жишээ авъя. Нэг албан газар олон нийтийн тийм их мондгал тийм ажил хийдэг үйлчлэл хийдэг баргийн компаниуд хийдэг тийм чухал ажил хийдэг компани бас. Тэгээд тэр маш чадвартай албан хаагчтай бага бүрдсэн байсан. Тэр дотор ганцхан энгийн хүн байсан үйлчлэгч байсан. Тухайн үйлчлэгч өдөр болгон ирээд хийдэг ажлаа маш сайн хийдэг байсан. Тоос шаргаарчдаг юу гэдэг те бүр сүүлдээ завтай болоод ажилчдаа копи тарааж өгдөг ч юм уу. Бүр маш их ажил. 3 хоногийн дараагаар үйлчлэгч ирээгүй нэг хүн асуусан бусд нь асуугаагүй. 7 хоногийн дараа хэд хэдэн хүн асуусан бусд нь асуугаагүй. Сарын дараа тухайн компаниас нэлээд хэдэн өвдсөн ажлаасаа чөлөө авсан. Юу гэхээр тухайн агааржуулалтыг тоосгүй очинд ажиллуулах тухайн тэр нэг сайхан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Хин энэ дүр хамгийн чухал ажлыг хийж ирсэн бэ? Энэ албан байгууллагын хамгийн чухал ажилтан бол үйлчлэгч байсан. Гэхдээ мандат гэж би энийг хэлээд байгаа. Энийг хараад ингэж л ажиллаа бид нар төгс хийж чадах юм бол мандат юм байна гэж. Тэр мандат олон болгохын төлөө би энд хүрэлцэн ирсэн. За тэгээд монголчууд гэхлээр яагаад нэг хор утгадаг, хов бацдаг, хариуцлага алддаг тийм оройн ингээд олноороо нэг сухараа маргааш өгдөө чөлөө авах гэж үздэг, өгөхгүй бол тасалдаг. Яагаад юм бэ гэстэй юм бэ? Өнөөдөр бид бүхэн энэ улсынхаа үнэт эс ширхгэн гэж ойлгочих юм бол, бодчих юм бол үнэхээр сайн тийм. Бид нар энэ улсынхаа тэр үнэт зүйл энэ зүйл нь би юм аа гэдгийг ухамсарлаж чадах юм бол өнөөдөр бид нар өөрийгөө энэ улсаа баяжуулахын тулд өөрийгөө нэрлэж тордох цаг ирсэн. Тэгэхэд тулд би өнөөдөр ууган баяр хий юм бэ? Надад юу байна вэ? Өнөөдөр би хаана ирэх гээд байна? Би яаж ирэх юм? Ийм буруу асуултыг би өөрөөсөө байнга асуугаасаа гэж боддог. Өнөөдөр надад юу байна вэ гэвэл юу ч байхгүй гэж хариулах маш олон. Угаасаа амжилтанд хүрсэн бүх хүмүүсийн хөрөг нэвтрүүлэг олон зүйлээс хараад хахад амжилтанд хүрсэн хүмүүс чинь дандаа юу ч юм байсан билээ шүү дээ. Гэхдээ юу ч юм байгаа тэр юмд хүрэх эхлэн тавьж өгöd байгаа юм шүү. Би тэгэж харж байна. Тэгээд дараа бид нар хаана хүрэхээ тодорхойлох хэрэгтэй. Хаана хүрч чадхаа мэдчих юм бол нөө бэрхшээл аргатайгаа ирдэг гэдэг шиг хаана хүрэхээ мэдчих юм бол бидний яаж хүрэх арга цуг вэ? Өнөөдрийн Монголын нэрийн үндэсгээд сошиалаар шуугж байгаа тийм Төвшин Баяр авраг, Ариун Батар гавьяат. Монгол улсыг давуу дарж авах.
Монгол улсыг дэлхийн нийтэд тэр хүмүүсээр төлөөлж харж байна. Тэгвэл тэр хүмүүс өчигдөр зүгээр биднэртэй адилхан жирийн ирэх байсан баг. Тэгвэл нэг зүйлийг санахад тэд нар бол биднийг унтчихаар бэлтгэлээ гүйж ирсэн. Биднийг унтчихаар шүн 2 цаг ном уншичаад тэгээ унтчихсан. Хүн бүхний зайлшгүй хэрэгцээ болсон одоо Facebook гэмтэй ийм шадар болдог хэрэггүй юмудаас өөрсдөө татаж авч чадж ирсэн. Ингэснийхаа үндсэн дээр өнөөдөр тухайн ажлынхаа үр дүн үзээр амжилтанд хүрээд Монголынхоо нэрийг гуйж чадсан. Гайхалтай. Тэгээд ухаж ойлгох цаг ирсэн гэж. Өнөөдөр жаргалтай өдрүүдийн хэв шинжийг агуулсан жаргалгүй өдрүүдийг бид нар туулж явна. Бид нар хаашаа явах мэдэхгүй бол аль ч зүгийн сэрэг бид нар тусуулж чадахгүй. Ердөө ганцхан амьдрах энэ хорвоо бид нар илүү сайхан ертөнцийн төлөө, илүү үнэн шударгын төлөө, илүү тийм гэгээлгийн тухай яагаад бодож чадахгүй болохгүй юм тийм. Монголчууд бол хаач зогсож чаддаг тийм агуу ур чадвартай хүмүүс. Сайн талаас нь ярих юм бол одоо оюуны потенциалаараа дэлхийд бол үнэхээр гайхагдчих. Хүч чадлаараа дэлхийд нэг хүнд ноогдох тэр амжилтаараа үнэмлэхгүй ярих байгуулж байгаа. Нөгөө талын нэр л та. Тэр нэг гадагшин явсан хүмүүс хэлдэг байлээ. Гадаадад Монгол хүн нохоо оруулахыг хориглоно гэсэн бичигтэй супермаркетууд дэлгүүрүүд байдаг гэсэн. Монголчуудын ур чадвараас дэлхийн тийм бас өндөр хөгжилтэй орнд айгаад байна. Тэгж их тоног төхөөрөмжөөр хамгаалсан тэр супермаркетууд өнөөдөр Монгол хүн ороод хамгаалж чадахгүй гэж бид нар бодоод байна. Өнөөдөр Монгол хүний тэр хийж байгаа үйлийг бол ямар нэгэн байдлаар цаашаа гисэнгүү. Гэхдээ монголчууд хийсэн зүйлээ бол үнэхээр төгс хийж чаддаг гэдгийг би энэ чинээс хараасаа гэж бодож байна. Гэтэл өнөөдөр ерөөсөө тийм нэг л тийм өөртөө итгэлгүй болчихсон. Нэг аарсаахан юмны ардаас юм бичдэг болсон. Тэгээ түүгээрээ нийгмийг дүгнэх гэдэг ийм сони ертөнцид бид нар амьдраад байгаа юм шиг. Бид бүхэн үнэхээр дэлхийн хэмжээнд өөрсдийн гэсэн бүтээж чадсан, буцаагаад магадгүй алдаж чадсан ариун туршлагатай ардтгүй. Монголчуудын мөхсөн тухай, одоо улс үндэстэнд эзлэгчсэн тухай, баг хаадын задралын тухай, манччин улс биднийг хэрхэн ингэж сүмлэн орж ирж унгаасан тухай бид нар байнга бодож явах хэрэгтэй. Өнөөдөр орхон гэдэг бол ерөөсөө нэг юм айл гэж харж байгаа. Тухайн айлыг яадаг гэхээр аав нь вэ үү, ээж нь вэ үү, хүүхдүүд нь байна уу, аль талаасаа болох талаараа бүгдээрээ нэрвэл дэргэлээ зүтгээд нутгаар орон гэрээ сайхан болохын төлөө тэмүүлдэг. За яг залуу гэр бүлээр төсөөлөх юм бол зарим залуучууд маань нэг өвгдөөс аав нь, ээж нь, өвөө маань орж ирж амьдралд оролцдог. Үүгээрээ дамжуулаад тухайн айлын тусгаар тогтнол занал хийдэг. Аюул учруулдаг. Өөрийгөө жолоодох төр ихэнд нь халддаг. Яг энэ маягаар дээрээс ирж байгаа удирдлага янз бүрийн хажуу хавирганы зүйлүүдээс болоод одоо хоорондоо харилцаад байгаа хэтэрхий олон байна даа гэж би хардаг. Энэ Монголын бүх сумд дээр байгаа асуудал. Өнөөдөр энэ асуудлаас болоод ингэж хоорондоо хэмлэлцээрээ байгаад энэ орон нутагч энэ тусгаар тогтнолч байхгүй болчих юм бол энэ газар шороон дээр хүн тухайн улсын орон нутгийн иргэн одоо тэр төр засаг нэг намын бүгд байхгүй болох байхгүй. Тэрний дараа юу болох вэ гэхээр өөр аймаг сумд очихоор та бүхнийг хэн ч тоохгүй. Би яг ийм өөрөө чихээрээ сонсож сууж байгаа хэн нэг хүрэх юм байна гэж бодсон. Ингэж
Ингэсний дараагаар хинч тоохгүй болоод бүгдээрээ бас тийм бодомжит байдал орох юм болоо гэж одоо би маш ихээр боддог. Тэгээд 1938 он дэлхийн 2-р дайны үеэр Winston Churchill одоо эсрэг өрсөлдөгч нацистуудыг ялах маш их бодлогын чанартай ихтгэлүүдийг Их Британи улсад уншижсэн харамсалтай нь бүгд тоогоогүй. Тэгээд удаа уншсаар байсан. Түүний дараагаар юу болсон бэ гэхээр хамгийн зөв алхам болсон нь 1940 он Winston Churchill Их Британий ерөнхий сайдаар тулгдсан. Хамгийн түрүүнд гарч ирээд би танах цус хөлмөс нулимс амлах чадна өөр надад юу ч байхгүй гэсэн. Яг энэ хэвчтэй үед тухайн улс төрийн байдлаас шалтгаалсан нь мэдэхгүй. 4-5 намын төлөөлөлтөө эрсдлийн засгийн газраар байсан. Иймгүй төр өөрийн үзэл бодлогоороо Их Британи улсыг энэ ихтгэлийнхээ хүчээр нэгэн зөвхт төвлөрүүлж чадсныхаа хүчээр Их Британи улсыг нацистуудын тэр их дайралтаас хамгаалж үлдэж чадснаас гадна бусад жижиг орнуудыг хамрах байсан энэ аюулт зовлон болов өөрийнхөө тэр үзэл бодлоор хамгаалж гарч чадсан гэж хэлэх хүсэж байна. Бид нар ч гэсэн байдаг те. Нөгөө нэг сумдаа явж байхдаа бараг ингээд зүрхэд өгчдөг шүү дээ. Тэнгүүтлээ Улаанбаатар хотод юм уу Солонгост очиод ингээд таардаг. Миний найз. Манай нөгөө хэний хүүхэд биш дээ. Фүү. Бидний сэтгэлийн гүн дотор тийм л нэгнээ гэх тийм сэтгэлийн сайн чанарууд нэгнээ хамтаж нуугдж байгаа. Бид нар тэр хамтаж үзлийг өнөөдөр сэрээхгүй юм бол бид нар өнөөдөр байнга бултаараа цугаараа энэ юм санал нэгдэж оролцож байхгүй юм бол нөгөө нэг жаргалтай өдрүүдийн элемент нь болсон бүгд амар амгалангийн орд очсон юм дуурах ямар ч шаардлагагүй тийм сайн яваач очсон юм шиг өдөр хоног идэвхгүй сул урсгалаараа өнгөрөх юм бол бид нар тийм хэцүү цаг өглөө хадуурна гэж би боддог. За тэгээд хүн бүхний хүсэл мөрөөдөл энэ сайн зүрхэн дотроо бүтэн дүүрэн үр хөвгөлөө болоод энэ цэлмэг хөвгт өнгөртөө хоёр жигүүрээ дэлгээд дүүлэн нисэхтэй сайхан өрөөлөг та бүхэнд өгсөөр өнөөдрийн лекцээр болж байна. Баярлалаа.